Сайн мэцхан үзэгчтэй боловсрол цог телевиз одондог X-тэй сургуультай хамтран та бүхэндээ хүргэдэг. Та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай таны бидний шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг хэлгээд бэлэн болж байна. Нэвтрүүлгийн хаан тайз ангид өнөөдрийн нэвтрүүлгийн шилдэг 5 сурагчийг хамтдаа угтаж авцгаая. Ерэн 3 дугаар сургуулийн сурагч Амуудаа. 20 дугаар сургуулийн сурагч Гүнчингш. Баянзүрх цогцлын сургуулийн сурагч Ануужин. 38 дугаар сургуулийн сурагч Төгс Жаргал. 84 дугаар сургуулийн сурагч Ундран. Ийм бүртгүүлгээр өнөөдрийн манай шинэ жилийн баяр зориулсан тусгай дугаар маань үзэгчид та бүхэндээ хүргээд бэлэн болсон байна. Тунгадахгүй шинэ он шинэ жил айлчлан ирэх гэж байгааг дуулгахад таатай байна. Үзэгчид та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэе. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр харилцагч төвтэй голомт банк хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Манай ангийн хүүхдүүд өнөөдрийнхөө хичээл бэлэн үү? Бэлэн! Тэгдэггүй яах вэ? Ангидаа өнөөдрийнхөө шин сурагч өөрийгөө 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай гэдгийг баттах оролцогчоо ангидаа угтаж авцгаая. Тэр хүн бол Улсын филармоны гослол дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Өнөр Жаргал. Алдарт Абба хамтлагийн дууг дуулж, Evolution хамтлагаар овоглон олноо танигдсан авиаслаг дуучин бүсгүй Өнөр Жаргал. Дуурийн дуулаач мэрэгжилтэй тэрээр багадаа хинээрч хэлүүлэлгүй ирсэн зочидтой дуулж өгдөг нээлттэй цовоо охин байжээ. Дуулах дуртай Өнөрөө эмч болохоор шийдэн бэлтгэж байсан ч эцсийн мөчид авуу гахын үг авиас хоёртой итгэж соёл урлагийн их сургуулийг сонгосон гэдэг. Арим дөргий. За сайн байна. Арим дөргий манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж аваад хүрэлцэж ирсэнд маш их баярлалаа. За маш их баярлалаа. Өнөөдөр бас энэ анх удаа энэ нэвтрүүлэгт орж үзэж байна. Танай телевизийн хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. За. Баярын мэнд хүргэе. Өнөөдөр 100 сарын баярын сайхан баяр байна. Мэдээж тэгдэг яг өнөөдрийн тусгай дугаар маань 100 сарын баяр буюу 12 сарын 25-нд үзэгчид та бүхэндээ хүрч байна. Шинэ жил тун удахгүй айлчлан ирэх гэж байгаа. Шинэ жилийн баярын тухайд нэг хоёулаа нэг жоох яриад нэвтрүүлгээ эхлэе. Шинэ жилийн баяр ер нь бол хүн болгон маш сайхнаар ярьдаг шүү дээ, тийм ээ. Маш сайхан дурсамжууд байдаг. Миний хувьд бас яг мөн л адилхан. Ер нь одоо бас дуучин болсноос хойш цаг хугацаанд баярыг хүмүүсийг баярлуулж өнгөрөөдөг болчихжээ, тий. Тэгээ шинэ жилээр бол маш их ачаалттай ажиллаж байдаг. Тэгээд он солигдоход хүүхдтэйгээ гэр бүлтэйгээ нөхөртэйгээ тэгээд он огтдаг да. За нэвтрүүлгийнхаа дурмыг танилцуулъя. Самбар дээр одоо 1-5 дугаар ангийн 10 хичээл гарч ирэх хэрэгтэй байгаа. За эдгээр 10 хичээлээс мэдээж та эхнээс нь ахуулаад сонгоод асуултанд нь хариулаад яваад байх нь. Нэвтрүүлгийн оргил бодоод 1 сая төгрөг 10 хичээлийнхаа ард гарч чадах юм бол төгсгөлийн 11 дахь асуултаа нийлээд 1 сая төгрөгийн эзэн болох боломжтой. За энэ 10 хичээлийнхаа 7-д нь ч юм уу 8-д наан хэрвээ бүдэрх юм бол 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай гэдгээ манай үзэгчдийн өмнө хэлнэ. Аль биесээ. Тий. За сая төгрөгөө очих юм бол мэдээж би 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юм байна гэдгээ хэлэх хэрэгтэй байгаа. За 10 асуултанд хариулахдаа манай нэвтрүүлгийн шилдэг 5 сурагчаас 2 асуулт тутамд нэг хүүхдийн өөрийнхөө хажууд туслахаа болгож гаргаж ирээд асуултанд туслуулах нь байна. Гэхдээ туслуулахдаа нийтдээ 3 боломжийг л ашиглана гэдгийг сануулъя. За. Хуудах, харах, зөв хариултаар аврагдах гэдэг 3 боломжийг ашиглана. Ингээд 10 асуултынхаа ард 11 дахь асуулт таныг хүлээж байгаа. Ингээд бэлэн үү? За бэлэн. Амжилт хүсье. За баярлалаа. Хамгийн эхнийхэн туслах хүүхдийг сонгоё. За би нэрээр нь дуудчих болно тий. За тий. За би Жаргал гэдэг нэртэй хүүхдийг дуудмаар байна. Хамгийн эхний туслах хүүгээ Төгс Жаргал. Аба. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Төгс Жаргал гэдэг 38 дугаар сургуульд сурдаг байгаа. Танд туслахтаа бэлэн байна. Ямар хөрхийн. Өнөр Жаргал ихчийн хувьд 1-5 дугаар ангид айл сургуульд байлаа. За би 1-3 дугаар ангидаа Үр хангаан аймгийн 2 дугаар 10 жилд сурч байсан. За тэгээд манай ээж Орос хэлний багш байсан болохоор тэнд ажиллаж исэн учраас тэнд анх сургуульд орсон. Тэгээ Улаанбаатар хот дээрээ одоо Монголын үндэсний олон нийтийн телевиз, радиогийн арталт байдаг 46 дугаар сургуульд 5 дугаар анги хүртлээр байсан. Ер нь 8 төгсөл байсан. За ямар хичээлдээ сайн байсан тухайн үедээ?
За одоо бодож байхад математикийн хичээлтэй гайгүй байсан. Гэхдээ ерөнхийдөө бүх хичээлүүдэд тухайн үед бид нар ер нь нэг тийм жигтгэл явчихдаг байсан. Тий. Тэгээ би тамир одоо дуу хөгжмийн хичээл их дуртай байсан. За мэдээж тэглэгүй яг дуучин хүн бол дуу хөгжмийн хичээл багасаа дуртай сонирхолтой байсан нь бол ойлгомжтой баг. За төгс жаргалын хувь. За миний хувьд дүрслэг хөрлөгийн хичээл бас математик хичээл энэ хичээлээ ер нь төлхөөсэй. За юм байна. За. Ингээд хамгийн ихнийхээ хичээлийг сонгох ёстой. Хэддүгээр ангийн ямар хичээл вэ? За математик 2 дугаар анги гэсэн хичээлийг сонгох юм За аа. хоёулаа математиктэй дуртай байсан чи 2 дугаар ангийн математикийн хичээлийн асуулт. За. Цаас авч нэг удаа урав. Үүссэн хэсгүүдэд давхарлан дахин нэг удаа урав. Дахин бүх цаасыг нэг удаа урав. Давхарлаад байх нь тийм ээ. Цаас хэдэн хэсэг болсон бэ? За төгс жаргалын хувьд бол орсон. За нэг юм бүхэл цаас байх нь байна. За том жижиг нь бол хамаагүй. За тэрийг нэг хуваацсан байна. За тэрийг нийлүүлээ ингээд цаашаа бодох юм. Үндсэндээ 3 удаа үйлдэл болчихж байгаа юм тийм ээ. За нэг удаа урав, үүссэн хэсгүүдэд давхарлан дахин нэг удаа урав. За 2 болсон. За, 2 Дахин бүх цаасыг нэг удаа урав. Тий, нийтдээ 3 үйлдэл байх нь. 3 үйлдэл. За тэгэхээр би ерөнхийдөө олчлоо. Олчлоо. За. Хонхоо дарж болно, гэрлээ дарж болно. За. Оо бай. Цагийг зогсооё. Хамгийн ихний асуулт математик 2 дугаар анги байсан. Хэд вэ? 8. 8 хэсэг бодно гэж оролдож үлдсэн байна. За. Ийм их маягаар яваад бол гайгүй юм биш тий. Зөв хариултыг арай. Цаас 8 хэсэг болж хуваагдсан. Тийм баха, тийм баха. За мэдээж нэг цаасыг аваад голоор нэг уухад 2 болно. Хоёрыгоо дахиад голоор нэг уухад 4 ширхэг болоод тэр дөрөвийг нийлүүлж байгаа дахиад нэг ууцгаар 8 ширхэг болсон байна. Амархан асуулт байлаа гэж бодож байна. Хамгийн ихний асуултанд зөв хариулсан учраас 5,000 төгрөгийн эзэн болсон баяр хүргэе. За баярлалаа. Харах хуудах зөв хариултаар аврагдсан 3 боломж хажууд харагдаж байна. За манай төгс жаргал дуучин ихчээс асуух зүйл байгаа лөө. Та ер нь шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ? Гацуураа зассан шүү дээ. За мэдээж тэгэлгүй яах вэ? За тэгээд манай хүүхэд өстой жинхэнэ баяр болдог. Тэгээд тойрчгүйгээл хамт засаал тий. Тэгэл хүүхдийн баярлж байгааг хараад дахин бүр их баярлдаг. За тэгэл гоё дэлгүүр яваал баярынхаа хоол хүнсийг аваал. Тэгэл ширээгээ засаал. Тэгэл сайхан ширээгээ тойрч сууж байгаа л шинжлэхийнхаа яг үнэ. Тий халуун дотноор тойрч сууж байгаа. Шинжлэхийнхаа гэр бүлийн баяр тийм ээ. Тэгээ шинэ жилийн гоё хөтөлбөрүүдийг гоё концертуудыг Монгол болон гадаадын тэр гоё концертуудыг үздэг. Хүүхэд байхдаа бол Санремо одоо Орсын телевиз гэдэг нэг цөөхөн эднүүд үздэг байсан. Тэрүүгээр үнэхээр амьсгалдаг байсан. Одоо бол үзэх юм зөндөө олон биш шүү дээ. Мэдээж тэгэлгүй байх. За төгс жаргал яадаг вүлээ? За би ер нь шинэ жилийг бодвол хийхдээ гэр бүлтэйгээ тэмдэглэдэг байгаа. Тэгээ бас ийм инэт яриа идэм бэлээ. Гэртээ шинэ оноо гаргаагүй хүн тэр жилчингээ одоо гадуур тэмдэг. За яг онц цадагдаг хүмүүст гэртээ гэр байгаагүй байгаагүй юм байна. Тий. Гэр бүлийнхнаасаа бэлгээ аваад бас бүүн баярлуулдаг. Мэдээж тэгэлгүй яхаа тийм. Хүүхэд байхад шинэ жилээр бэлэг авах хамгийн гоё байдаг. Тэгээд торт идээд ер нь баг төрсөн өдөр шиг чаддаг даа. За хоёр хичээл ямар хичээл сонгох вэ? За ерөөсө бүх хичээлээс зайлшгүй сонгох хэрэгтэй юм байна тийм ээ. Мэдээж. За тэгвэл дуртай байсан хичээлүүдээс л оръё доо. Тэгээд одоо дуу хөгжим хичээл рүү орчих тийм үү? За болдгоо яах вэ? Дууг анхааралтай сонсоод дуучин болон дууны нэрийг хэлнэ үү? За. За нэг дуу явах нь бүгдээрээ дууг хамтдаа сонсъё. За ерөнхийдөө олчлоо шүү дээ. За жоохон сонсч. За сонсъё бас гоё дуу. Одоо бас удахгүй шинэ жил болчих чинь тий өнөөдөр. За болцсноо. За аяа яваад дууслаа. 100-ны манлаа pop дуучин. Монгол Улсын гавьяа жүжигчин манай Саранжи агчийн манд болсон. Шинэ жилийн шин сайхан их сайханд байна. Үнэн зөв хариултыг бүгдээр харъя. Саран туяа шинэ жилийн үдэш. За тэгэлгүй яах вэ? За дахиад. За төгс жаргал маань хоёр хичээл хамтдаа байсан. Тусгаар ажилласан байгаа. Тэгэхээр төгс жаргалтайгаа хоёулаа өдрөлгийн хамтран ажиллагч хязгааргүй ирч чигээр бэлтгэгч Коптер Блокийн амттан гарч чагнаа суулгая. Ямар гоё юм бэ? За. Баярлалаа.
Хоёр хичээлийг маш амжилттай хариулсан 10,000 төгрөгийг хоцсон гэдгийг дахин дуулгая. Харах уулах зөв хариултаар аврагдах гэдэг 3 боломж бол мэдээж хажууд харагдаж байна. Эхний хоёр бол амархан хичээл. Тийм байна. За дараагийн туслах хүүхдээ хоёул шүү сонгоё. За. Үлдсэн 4 хүүхдээсээ сонгох ёстой. За би ундрамыг сонгоо тийм. Дараагийн туслах хүүхэд 84 дэх сургуулийн сурагч Ундрам. За. Хоёул нэг. 84 дэх сургуулийн сурагч Ундрам тань туслахтай таатай. За баярлалаа. За Ундрам, оролцогч маань шинэ сурагч 2 хичээлдээ амжилттай хариулсан байна, тийм ээ? Дараагийн хичээл ямар хичээл байгаасаа гэж зөвлөмөр байна. Англи хэл дээр болов уу? За англи хэлийг сонгоё. Ундрамын зөвлснөр. 3 боломж байгаа юм чи хэрвээ мэдэхгүй асуулт гарч ирэх юм бол англи хэл, тийм ээ? За. Англи хэл 5 дугаар анги. Асуулт гарч ирсэн байна. Sing a Christmas song. За юу гэсэн үг вэ Ундрам? Шинэ жилийн дууг дуулна уу? Дуулно. Зул сарын байрын тийм ээ. За тэгэхээр өөртөө орж ирж байгаа хамгийн ойр байгаа дуугаа ч юм уу аялцахад болох нь байна. Jingle bell, jingle all the way. Oh, what fun it's to ride in one horse open sleigh. Jingle bell, jingle all the way. Oh, what fun it's to ride in one horse open sleigh. Dashing through the snow in one horse open sleigh. Over feeling la 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 la. За тэгэхээр мэдээж Christmas-ийн бол дэлхийд даяар мэддэг олон цаг уран бүтээлүүд байдаг. За би бол бас таны нэгэн гайхалтай уран бүтээлийг бол мэднэ. Тэгэхээр өнөөдөр бас шинэ жилийн тусгай дугаард өргөдөн оролцсон дуучин Өнөр жаргал хичээгээ бас манай ангид өөрийнхөө тэр уран бүтээлээр бас мэдсэтгээд ишүүлээч гэж та бүхнээсээ танаас хүсэж байна. Дуртай яа. За тэгээд тэгвэл баярын өдөр шүү дээ тийм ээ. таныг тайснаа урьж байна. За. За. No more champagne and the fireworks are through. Here we are, me and you, feeling lost and feeling blue. It's the end of the party.
За маш их баярлалаа. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт маань Улсын филармонийн гослол дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Өнөр жаргал эгч маань оролцоод 3 дахь асуултанд дөнгөж сая амжилттай хариулаад за мөн болоог өөрийнхөө гайхалтай уран бүтээлийг бас манай ангийнханд манай телевиз үзэж байгаа үзэгчдэд зориулсан. Дахин баярлалаа гэдгээ хэлье. Баярлалаа. 3 дахь хичээлдээ амжилттай хариулсан учраас 25,000 төгрөгийг өөр юм болгож чадсан байна. Одоо 50,000 төгрөг маань үл шатах мөнгөнд дун байгаа учраас бас хариуцлагатай шүү. За ойлголоо. За хүн орчин за эхлээд нэгийг авчи та. 1 3. За нэгдүгээр анги. Усны хатуу төлөвийг юу гэдэг вэ? За. Энэ бол дөрөвт хичээл хүн орчин нэгдүгээр анги байсан. Оролцогч маань асуултанд хариулахаас өмнө бүгдээрээ хэсэгхэн хугацаанд хичээлээ завсарлаад эргээд ангидаа уцгаая. Та долдугаар ангийн үгтээс ухаантай тань мэдхийн шоу нэвтрүүлэгтэй хамт байгаа үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн тусгай дугаар дуучин Өнөр жаргал оролцож байгаа. Яг одоо дөрөвт хичээл буюу хүн орчин нэгдүгээр ангийнхаа асуултанд хариулахад бэлэн болсон байгаа. Усны хатуу төлөвийг юу гэдэг вэ? Мөс. Мөс. Зөв хариултыг харъя. Зөв хариулт. Тэгэлгүй яах вэ? Мөс. Яа, Баярлалаа. За өндрөмөг мэдээ хоёлаа. Ирчүүч контр блок. Аба. За хоёлаа энэ штэ тий. Дөрөв хичээлд маш амжилттай хариулсан. За хичээлүүдээр нь хэр юм шиг санагдаж байна. Амархан юм шиг байна. Гэтэ мэдээж эрдэм номыг бас ингээд хүндэрдэг штэ. Тэгэл хаана бүдрэхийг би таашгүй. Хамгийн гол нь сонголтоо мэрэгэн хийх хэрэгтэй байна, тийм ээ? За тий. Дараагийнхаа хүүхдийг хоёлаа сонгоё. Үлдсэн 3 хүүхдээс Амуудай, Ануучин, Гүнчин иш 3 үлдсэн. За би гүнчин ишийг сонгоё. Дараагийн дуслах хүүхэд Гүнчин иш. Яба. За. Сайн байна уу? Сайн байна уу? Шинэ жилийн мэнд төргий баярлалаа. Баярлалаа. Зул сарын мэдрэгий. 20 дугаар сургуулийн сурагч Гүнчиш. За их өрмөц нэртэй хөөрхөн хүү байна. Гүнчин иш нэрийг хэн өгчээсэн? Манай өвөө нөгөө нэг ламаас авч ирсэн гэдэг хоо. Арга бэлэг гэдэг утгатай. Маш гоё нэр нь тий их агуулгах сайтай. За Гүнчин иш. Оролцогч маань 4 хичээлдээ бол амжилттай хариулсан. Дараагийн хичээлийг ямар хичээл байхын зөвлөөч? Ер нь бол бага ангиас Харин тийм бага ангиасаа явал арай хүндрэл багтай явах тий. За тэгвэл би гүнчин ишийнхаа зөвлснөөр иргэний боловсрол 1 гэдэг хичээл. Нэгдүгээр анги. За асуулт гарч ирэхээс өмнө нэвтрүүлгийн хамтран ажиллагч Cobbler Block брендинг амттан бас. За. Өнөөдрийнхөө оролцогчид надад бэлгэж байгаа юм. Оо за баярлалаа. Ямар гоё. Задлаад амталж болно. Амталж болох юм тийм. За тэгээ. За асуултыг харъя. Иргэний боловсрол 1-р анги. Монголчууд цагаан өнгөөр юуг бэлэгддэг вэ? За гүнчин иш дарсан оролцогч маань андарлаа. Цагийг явуулахгүй шүү зогсооч. За зогсоо. За. Цагаан өнгөөр юу бэлэгддэг вэ? Би асуултаа сайн ойлгохгүй байгаа юм болов. За эндээс их ямар ч юм нэг ихлэ хамсаад. За тэгээ. Болдгоо яах вэ? Монголчууд цагаан өнгөөр юуг бэлэгддэг вэ? Нэвтрүүлэгтээ хамт байгаа үзэгчид та бүхэн бас энэхүү асуултанд гэр бүлээрээ сууж байхдаа хариулаарай гэж та бүхнээс бас хүсэж байна. Аливаа улс орон өнгөөр болон маш олон бэлэгдлүүд байдаг тийм ээ. Аа. За ер нь юу гэж бодож байна? Хоёлаа бас ярилцъя та. За мэдээж цагаан сайхан сэтгэл нэгдүгээртэй холоо. Цагаан сэтгэл. Сэтгэлийг бэлэгддэг гэсэн. Сэтгэлийг бэлэгдэх бас хин цагаан сүү бэлэгдэх болоо. Ээжийн сүү бэлэгдэх болоо. Ер нь бол цагаан сэтгэл ариун цагааныг л бэлэгддэг болоо. Ариун нэг л бэлэгддэг болоо гэж бодож штэ. За эдгээр зүйлсээр цагаан өнгийг бэлэгддэг гэж оролцогч үзсэн. Сайхан сэтгэлийг бэлэгддэг. Би хамгийн ихлэ хэлсэн юм тий. Сайхан сэтгэл. Мэдээ сэтгэлийг гэдэг хариулт надад хэлсэн учраас асуултанд зөв хариулсан дооцсон 75,000 төгрөгийг өөр юм болгож чадсан. Дахин баяр хүргэе. За баярлалаа. Саяны асуулт бол иргэний боловсрол 1-р анги байсан. Монголчууд эртнээс нааш өнгөөр бэлэгдэх соёл уламжлалтай арт түмэн билээ. Цагаан өнгө нь сүү мэт ариун сэтгэлийг бэлэгддэг.
За гүнчиш. Асуулт асуух гэдэг шиг байна тий. За. Нөгөө нэг таны хамгийн анхны нөгөө нэг дуучин болохоор нөгөө хамгийн анх тэнд нөгөө багшлж исэн багш гэх юм уу? За миний анх урлагийн замд хөтлсөн анх дуулах урлагийг заасан багш маань Монгол Улсын гавьяа жижигчин Бүтэд гэдэг хүн байгаа. Одоо саяхан консерватор болсон хөгжим мужгийн коллеж байхад би сурж исэн. За тэгээд тэнд суралцаж одоо анх урлагийн их талаа төхөөл тавьж байлаа. Тэгээд багш маань одоо яг миний одоо урлагт бол миний ээж юм да. За тэгээд тэрнээс хойш маш олон сайхан багш нартай болсон. Тэгээд Монгол Улсын гавьяа жижигчин Найдалмаа гэдэг бас багш байгаа. Мөн одоо сайхан багш Баадаж багш дээр би хичээлдэг. Миний багш бол одоо бас Монгол Улсын гавьяа жижигчин ардын жүжигчин шүү дээ. Тийм сайхан болсон байгаа. Тэгээ энэ сайхан одоо эрдэмтэн сайхан одоо Монголынхаа сор улсан алт үеийн сайхан уран бүтээлчд энэ эрдэмтэн сайхан багш нараас суралцсан явж байгаад маш их баяртай байдаг. За баярлалаа. За дараагийн хичээл. Оба. Шууд сонгоно. За одоо гүнчишийнхаа зөвлснөр хүн орчин 3. За 3 дугаар ангийн хүн орчин. Үндэсний бүтээгдэхүүнийг сонгохдоо юуг анхаарах вэ? Амархан асуултууд байх шиг харагдаад байна. Гэхдээ энэ бас хөндрүүлээд бол бас л их олон талын. За мэдээж одоо нэг бүр том маш чухал асуулт. Нухуул мэдээ хүндрэхээр асуулт бас байж болохоор юм тийм ээ. За хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо хамгийн түрүүнд юуг анхаарах хэрэгтэй вэ? За мэдээж хугацааг нь харах хэрэгтэй үстэй тийм ээ. Дэлгүүрт байгаа бүтээгдэхүүний хадгалах хугацаа, он сарын хадгалах хугацаа тий. Бас хугацаа дууссан бүтээгдэхүүн авчих юм бол тэр хүнс биш хор болчин тийм ээ. Тийм учраас одоо дэлгүүрт байгаа бүтээгдэхүүнийг хамгийн эхлээд би ялангуяа сүүсэн бүтээгдэхүүн өндөг авахтаа би маш их нөгөө хугацааг дандаа асуудаг. За эдгээр зүйлс бол бүгдээрээ хүнсний бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр хугацаа юу? Хугацаа тий. За гэрлээ дараа. Асуултын зөв хариултыг бүгдээрээ харъя. Хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо юуг анхаарах вэ гэдэг асуултанд оролцогч маань хугацаа, он сарыг харах ёстой гэж хариулсан байгаа. Он сар сав багтаа. Сав багтаа. 6 дахь хичээлдээ амжилттай хариулсан 100,000 төгрөгийг хоцсон байна. 3 боломж гуруулаа ашиглагдаагүй хിവэрэд байгаад байгаа. Харах уулах зөв хариултаар аврагдах гэдэг. Тэгэхээр цаана одоо ердөө 4 хичээл үлдсэн. Энэ 4-өө энэ 3 боломжоор багтаагаад ашиглаарай. Төгсгөлийн сая төгрөгийн асуултан дээр 3 боломжтой гурвантай очсон ч гэсэн адиг нь ч ашиглахгүй тэрэн дээр. Тийм ээ, тийм ээ. Боломж ашиглаагүй учраас гүнчин хичээр хараахан туслалцаа болоод авсангүй те. Гэтэ санаа зовх зүйл байхгүй. Counter block хийдээд хичээлдээ орох нь байна. Нөгөө суухаас өмнө нэг асууж байгаа тэгэхээр. За. Та нөгөө энэ нэвтрүүлэгт орох урилга хүлээж аваад төрсөн сэтгэлээ төвчих нь. За яг үндсэндээ би одоо бас 10 жилийн сургуулиас холдоод удцсан байгаа. Удцсан. Тэгээд би асуултанд хариулж чадах болоо би яг ямар нэвтрүүлэгт орох гэдэг юм бол жоохон айцтай байсан шүү дээ. Тэгээд айгаад лсэн тэгсэн чинь ийм хөөх хүүхдүүдийн дунд ороод ирлээ. Тэгээ асуултууд маань харьцангуй гайгүй юм шиг санагдаж байна. Тэгтээ цааш хүндрэх байх. Тийм ээ. За гүнчишийн гоё зөвлөгөө өгсөн маш их баярлалаа. Одоо бас их чухал зөвлөгөө өгдөө шүү дээ. Ингээд чиний зөвлөгөөг ямар ч байсан авлаа шүү дээ, тийм ээ. За дараачих насанд амжилт хүсье. За баярлалаа. За чамд ч гэсэн амжилт хүсье. Баярлалаа. За хичээлээ сонгохоос өмнө мэдээж ойлаа. Дараагийнхаа туслах. Нөгөө үлдсэн хоёр. Оо тийш дээ. За Амуудаа анууж хоёр үлдсэн байгаа. Ануужинга авчи та. Дараагийн туслах өгөөд ануужин. Сэмбэтано. Ануужинга тэмэрчи. Ямар ч хөөрх юм. Оба. Сэмбэно намайг Сүхбаатарын Ануужин гэдэг би Баянзүрх төгсөлбөр сургууль сурдаг. 3 боломж гуруулаа байгаа. Тэгэхээр ануужин үлдсэн нэг хүүхд бол гамуудаа хоёр дээр бол боломж ашиглагдах нэ гэсэн үг байна тийм ээ. За дараагийн хичээл буюу 7 дахь асуулт ямар хичээл их байх вэ? Асуулт гарахаас өмнө би танаас нэг асуулт асууж. Та хэдгээр ангиасаа эхэлж дуучин болох хүсэл эрмэлзэлтэй болсон бэ? Хүсэл эрмэлзэл их хожид төрсөн. Яг тэгэхээр би анх одоо их сургуульд бэлтэж байхдаа 10 дахь ангиа төгсгөөд бэлтэж байхдаа 8 дахь ангиас эхлээд хим биологи хичээл, математик, физик гэсэн 4 хичээлд анхаарад гүнзгийрүүлж сураад нөгөө эмч болохоор бэлтгэгдчихсэн. Багш маань намайг одоо ангаахын тэр үед дээд сургууль гэдэг байсан. Тэг ангаахын дээд сургуульд одоо бэлтжижсэн.
Тэгээд яг одоо ангаахан дэдэд ингээд өргөдөл бичээд суралцах хүсэлтэй нэг шалгалт өгөхийг хүсэж гэнэ гэдэг өргөдлөө бичиж яхад манай одоо миний аав ах маань орж ирээд чи урлагийн хүн болох ёстой. Чамайг би багаас нь дуулахыг мэднэ. Манай ээж бас тэгж хэлдэг. Чи баг хэлд орхосоо эхлээд дандаа дуулдаг гэсэн үг. Тэгэхээр чи дуулах гад дууны одоо юу гэнэ соёл урлагийн их сургуульд шалгалт энэ толгойг нь ангаах одоо тэр үе чи юу гэж хэлээд. Тэгээд юугаа солиод соёл урлагийн их сургуульд гэдэг хаягаар ингээд өргөдлөвчээ гэд. Тэгээ өргөдлөө бичээд би ахынхаа өгөнд ороод тэгээд энэ дуучны мэргэжлийг анх сонгосч байсан да. Гэхдээ би дуучин болсондоо хизээч харамсдаггүй. За мэдээж тэгэлгүй яах вэ? Хичээлээ сонгоё. Монгол хэл 4-р анги хүн байгалуу. За монгол хэл 4-р ангийг сонгоо да. 4-р ангийн монгол хэлний хичээлийн асуултыг харъя. Үгийг нийлмэл үг болгон холбоорой. За. За А Б В Г 1 2 3 4 гэсэн хоёр игнэ байна. За энийг ингээд одоо За энийг яах нь вэ тийм ээ? Нийлмэл үг болгох нь шүү дээ тийм ээ. За А буюу гацуур мод. олцсноо да шууд хариултыг хэлэх чинь. Шууд хэлээ. За сонсъё. За А нь гацуур мод. А гацуур мод буюу дөрөвтэй. За Б А дөрөвтэй. А Б цасан ширхэг гэд нэгтэй. цасан ширхэг нэгтэй. За В В хоёртой буюу өвлийн өвгөн. өвлийн өвгөн. За Г гуравтай буюу цаа буг. За буг. За Асуултын үнэн зөв хариултыг бүгдээрээ харъя. А дөрөвтэй гацуур мод цасан ширхэг өвлийн өвгөн цаа буг. За амархан асуулт байна уу? За хэрвээ бүдэрсэн болоод хүүхдүүд үнэн зөв хариултыг явуулсан Гүнчин иш маань хамгийн түрүүнд үнэн зөв хариултыг илгээсэн байна. Гүнчин иштэй баярлалаа. 7 асуултын ард гарсан учраас 150,000 төгрөгийг өөр юм болгож чадсан байна. 3 боломж гуруулаа дахиад хэвээрээ үлдсэн байгаа. тийм байна. За дараагийн хичээлээ сонгохоос өмнө хоёулаа ярьснараа сүүлийн үеийн уран бүтээл. За ер нь одоо ирж байгаа 2018 онд ямар уран бүтээлүүдийг хийх төлөвлөгөөтэй байгаа вэ? За уран бүтээлийн хувьд олон зүйлүүдийг төлөвлөж байгаа. За бас би ганцаараа уран бүтээл хийдэг. Дээр нь би бас нэг шинэ хамтлагтай болж байгаа. За. Тий хамтлаг маань их гоё сайхан одоо дуучдын нэгдсэн 3 дуучнаас бүрдсэн хамтлаг байгаа. Тэгээ Монгол нэртэй. Тэгээ бас хувь уран бүтээлээ бас манай хамтлагийнхаа ерөөсө бүгдээр тус тустай яг хийх ёстой хийж исэн. Тэр одоо зарчмаараа хийгээл явчихна. Хамтарч уран бүтээл хийн тус тустай бас уран бүтээлээ явчихна. За тэгэхээр мэдээж манай нэвтрүүлгийн үнэнч үзэгчид болон манай ангийнхны зүгээс таны цаашдын уран бүтээл ажилд өндөрөөс өндөр мэдээж амжилтыг хүсье. Маш их баярлалаа. Одоо бол мэдээж шийдвэрлэх үйл шатах мөнгөнд өнгийн асуулт байгаа учраас 3 дугаар ангийн дүрслэг урлаг асуултыг арай. Өгөгдсөн хэрэглэгдэхүүнийг ашиглан цасан ширхэг хийгээрэй. За тэгэхээр надад бичгийн цаас болон хайч байгаа. Эдгээр зүйлсийг ашиглаад цасан ширхэг хийж манай үзэгч хүүхдүүдэд үзүүлэх нь байна. За тэгэхээр би одоо Ер нь хийж чадах уу? би хийж үзчихсэн л байх. Гэхдээ одоо мартчих. Тэгэхээр би энэ дэр тусалцаа авмаар байна. Тусцаа авмаар байна. Ануучин цасан ширхэг хийж чадах уу? Чадна. Чадна. За тэгвэл Ямар мундаг. Ануучингаас ойлоо тусалцаа буюу харах боломж. Та хоёр хоорондоо ярилцж байгаа цасан ширхэг хийгээд үзүүлэх боломжтой. За Амжилт тэгээд хүсье та хоёрт. ер нь бол цаасыг нугалж хийж хийх бах тийм ээ. Эхлээд голоор нь нэг нуглаад, За цаасаа голоор нь нэг нуглаад тэгээд одоо энэ дүрсээ яг энэ хэлбэрээр ингээд хайчлаа. Тэгээд тэгш өнцөг дүрс гарч ирсэн байгаа. Тэгээд энийг нэг цаа За ямар ч л байсан эхлээд ингээд нэг хагас дугуй болгож хайчлах. хайчлах юм байна. За одоо энэ юугаа та хүссэн ингээд ямар чамаагүй дүрсээр хайчилж хийн. Одоо жишээ нь энэ хэсгээс аваад ингээд илүү олон хий гаргавал цасан ширхэг их гоё харагдана. за тийм баха та. Тэ за. За болцсон. За.
За энэ юу болж За. Эндэр дээр зогсож байгаа. За. Хамгийн анхны удаага цасан ширхгийг мэдээч хийсэн байгаа тийм ээ. За цасан ширхгийг харъя. Үзэгчдэд харуулаарай. юу болсон юм болоо? Энэ цасан ширхэг мөн үү? За. Бас байж болно тийм ээ. Цасан ширхгийг болоод Сайн л юм. ямар ч хэлбэр дүрстэйгээр Маш гоё талстай байдаг. Би данч тэрийг хийж чадсангүй. Энэ баг мөсний нэг юм талст малстай юм шиг тийм ээ. За. За баярлалаа. Асуултанд би амжилттай хариулсан гэж тооцлоо. Асуулт бол маш амархан буюу өгөгдсөн хэрэглэгдэхүүнийг ашиглан цасан ширхэг хийгэрэй гэдэг даалгавар гарч ирсэн. Даалгавар амжилттай биелүүлсэн учраас Өөч шатга мөнгөнд 250,000 төгрөгийг өөр юм болгож чадсан. За сая бол харах боломжийг ашигласан байгаа. Хуудах зөв хариултаар аврагдах гэдэг хоёр боломж үлдсэн. За одоо ануучингаа мэдээж. Анууч надад их зориг өглөө. Аха. Тэг би чадахгүй байх гэж бодож байсан. Анууч надад ингээл болчихно гэд хэлээд бас анхны удаа ихэд бас гоё хийчлээ. За. Ануучиндаа баярлалаа. Кофлог. Баярлалаа. За баярлалаа. $250,000 төгрөг үйл шатах мөнгөнд өнгө хадгалж чадсан байгаа. Тэгэхээр одоо 500,000, 750,000 төгрөгийн асуултууд үлдсэн. Энэ дээр туслахаар хэн гарч ирэх ёстой вэ? Мэдээж хамгийн сүүлийн туслах хүүхэд Амуудаа. Амуудаа. Ява. Сайн байна уу? Шинэ оны минь Баярлалаа. намайг Амуудаа гэдэг 93 дугаар сургууль суралцдаг. 93 дугаар сургуульд суралцдаг аа. Хамгийн сүүлийн туслах хүүхэд болж гарч ирсэн байна Амуудаа гэв. За өмнө нь одоо хамгийн сүүлд гарч ирж байгаагүй те? Тий. Гарч ирж байгаагүй. Сэтгэлээр байна. Зүгээрээ. Чи яасан гоё малгай өмссөн? Төр надад өгчөж болох уу? Би өмсчээ. Тэгээд. Чи өөрөө Танд авч. таахгүй биш магадгүй шүү. Хамаагүй. За баярлалаа. Үснэг сонирн болчих. Оба. За. Гоё бастай. За, энэ чамд таарах юм шиг байна. Арай жижиг юм байна. Хоёр хичээл үлдсэн байгаа Амуудаа. Оролцогчдод хуулах зөв хариултаар аврагдах гэдэг хоёр боломж байгаа. Хуулахыг болоод мэдээж чамаас авах боломжтой тийм ээ. Хичээл харъя. Хүн байгаль 4-р анги, хүн нийгэм 5-р анги. Хоёр хичээл үлдсэн байгаа. Альнаас нь эхлэх вэ гэдэг байна. За, Амуудаа надад юу гэж зөвлөх вэ? Ер нь хоёулаа сонголтгүй юм чинь таал шидлээ алийг эхлэхийг. Одоо энэ сонголт байхгүй юу, тийм ээ? Тийм. За, би хүн байгаль 4 гэдгийг сонгох юм За уу? бас багаас нь эхлэе тийм ээ. Тийм ээ. Хоёр хичээлийг хаа. 4-р ангийн хүн байгалийн хичээлийн асуултыг харъя. Асуулт гарч ирсэн байна. Агаар мандлын хамгийн доод давхаргийг юу гэдэг вэ? Бодох хугацаа явсан. За, би Амуудаагаас боломж авч болох уу? Зярлах чуулах боломжоо ашиглая гэж үзсэн Амуудаа. Ангийнхан дээр очороо. Агаар мандлын хамгийн доод давхаргийг юу гэдэг вэ? Агаар мөн. За. Хүүхдүүд ямар ч тааш ярилцж байх шиг байна. Хүчил төрөгч хийгээ. За хариулт Заавал. олсон юм шиг байна. За оролцогч чуулах боломжийг ашигласан энэ бол 9 дахь асуулт буюу агаар мандлын хамгийн доод давхаргийг юу гэдэг вэ гэдэг асуулт гарч ирсэн байна. Магадгүй өнөөдрийн хамгийн хүнд асуулт байх гэж бодож байна тийм ээ. Хариулт юу вэ? Бид нар ангаараа зөвлөлтөд хүчил төрөгч хийх гэсэн хариултыг гаргаж ирсэн. За, баярлалаа. За, Амуудаа дараарай. Хүчил төрөгчийн хий гэдэг хариултыг надад өгсөн байна. Асуултын үнэн зөв хариултыг бүгдээрээ харъя. Тропосфер. анх удаа сонсож байна. Анх удаа харж байна. Ааха. За, бас нэг зүйл Тропосфер мэдээд гэж авлаа. Орчих мандал гэсэн утгатай. Олон улсын хэлэг нь Ааха. тропосфер. Тийм. Олон улсын нийтлэг нь мэдээж тропосфер гэдэг нэртэй байсан байна. Аяа харамсалтай байна. Зүгээр. Хоёр боломж байсан тийм ээ. Мэдээж хуулахын бол ашигласан. Хуулах боломж ашиглаад ангаараа энэ хариултыг өгсөн байгаа. Тэгэхээр нөгөө нэг үлдэж байгаа хариулт нь бол боломж нь бол мэдээж зөв хариултаар аврагдах байгаа. Нэг л үгэд зөв хариулт явуулсан байвал аврагдах боломжтой.
Гэхдээ бол сая хуулах боломж ашиглаад энэ хариултыг надад өгсөн болохоор зөв хариулт байхгүй болов гэж би зүгээр бодож л байна л да. Гэхдээ бүгдээрээ Бас нэг боломж ашиглаад тийм. байсан тийм. Энэ боломж одоо шууд цаанаас ашиглагдана. Шууд ашиглагдах хэрэгтэй. Хүүхдүүдийн хариултыг харъя. За, хүчил дөрөгч, үйл, мандал харамсалтай байна. Хоёр боломж хоёулаа ашиглагдсан хэдий боловч энэ асуултанд хариулж чадсангүй гэж үзэх нь байна. За. За ямар ч байсан нэг зүйл сураад авлаа. За мэдээж тэглгүй яг хөө энийг мэдээж мартсан баха. Өчнөө олон жилийн өмнө бас байсан. Санаа зовхлууд ах гоёдоо. Амуутайгаа асуудалт нь суулгая. За амуудаа баярлалаа. Баярлаа. Танаас асуух юм байна. За. Таны хамгийн дуулах дуртай дуу чи юу вэ? За одоо шинэ жилийн баяр болж байгаа. Яг энэ би олон дуун дуртай. Яг одоо хамгийн дуртай гэдэг дуу надад байхгүй. Тэгээ одоо яг өнөө цагт одоо би одоо шинэ жилд хүмүүс ингээ аз жаргал би одоо ерөөж дуулж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг энэ одоо бас олон жил дуулчлаа да. Энэ алдарт абба хамтлагийн Happy New Year гэдэг аз жаргалтай шинэ жил хэмээх одоо энэ дуулах дуртай да. За. Баярлаа. За баярлалаа За амуудаа. баярлалаа. Нэвтрүүлэгтэй хамтдаа та бүхэнд бас баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн оролцогч дуучин Үнэр Жаргалагч маань оролцоод 1-5 дугаар ангийнхаа хичээлийг эргэж сэргээсэн байгаа. Маш амжилттай явсан 250 мянган төгрөгийг ямар ч удаас өөрийн мөнгө болгож хадгалж үлдэж чадсан. Гэхдээ 9 дахь асуултанда бүдэрсэн учраас яг одоо нэвтрүүлгийн алтан дүрм хэрэгжих ёстой байгаа. За бүх үзэгчдтэй 100 сарын баярын мэндийг хүргэе. Удахгүй болох шинэ жилийн шинэ оноо сайхан ухтаарай. Би одоо өнөөдрийн байдлаар 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай биш юм байна. Магадгүй энэ хэсэг манай үзэгчтэй хамгийн үзэх дуртай хэсэг мэдээж. Баярлалаа нэвтрүүлэгт оролцсонд. Ингээд бүгдээрээ ангидаа хүндэт зочныг өргөж байгаадаа түүлийн баяртай байна. Шинэ зочноо өгтөж авахд байна уу? Абай бүгдээрээ алгадаа химбэ. Тэмээ өвдөө үгэн аа. Амборон цагт тайвдын үгэн аавн хангуургон датуусаараа үүсээ тэнгэрийн доох нуур өдөртэй модны дээх нуур цасан огтон дагуулсаар хүүхдүүд та нар дээрэн ирлээ. Өдрөн өдөж буй он жилүүдэн сорлог хөдөлмөрөөрөө мандалж явсан хүүхдүүдэн өвгөн аав нь бэлгэн гардуулж өгье. За Үнэр Жаргал миний хүү өвгөн аав дээр бэлгэн аваарай. За энэ хондоо ажил хөдөлмөр өөдрөг байгаа баа миний хөө. За баярлалаа. За хүүхдүүдээ бүгдөө шинэ оны мэндийг хүргье. Баярлалаа. За манай нэвтрүүлгийн шилдэг 5 оролцогчид болно. Өнөөдрийн шин зурагчид Өвлийн үгэн аав маань бас бэлэгтэй ярьсан байна. Өвлийн үгэн аавгүйгээр шинэ жилийн баярыг бол төсөөлхийн аргагүй байдаг тийм ээ. За тэгээд бэлэг бол дуусаагүй байгаа. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч компаниуд болох ерөнхий ивент тэтгэгч харилцагч төвтэй Голомт банкны бэлэг болон за энэ бол мөн нэвтрүүлгийн хамтран ажиллагч Босо компани Copter Block брендийн гарын бэлгийг хоёул шинэ жилийн бэлэг болгож хүүхдүүдэд гардуулж өгье. За тэгээ. За зингээ. Абай. Чүп. За. Зур сарын мэндүргийн Хэрэгчлээ онц сураарай. Амжилт хүсье. За өнөөчөнд амжилт хүсье. яа. За энэ бэлэг бол мэдээж өнөөдрийн манай нэвтрүүлгийн оролцогч шин сурагч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Үнэр Жаргалагч маань бэлэг байгаа. Танд бас зур сарын мэндүргийн Маш их ирж баярлалаа. байгаа 2018 оноо амжилт бүтээлээр дүүрэн угтараа гэж танаас хүсэж байна. За мөн дээрээс нь нэвтрүүлгийн үйл шатга мөнгөнд 8 асуултын ард амжилтаа гарсан учраас 250 мянган төгрөгийн эзэн болсон гэдгийг дахин дуудгая. Баяр хүргэе. Маш их баярлалаа. Шинэ жилийн тусгай дугаартай хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн нэгэн хөгжилтэй дугаар үзэгчид та бүхэнд маш амжилттай хүрлээ. 2018 онд эргээд уулзцгаая. Та 5 дугаар ангийн хүүхдээс Абай